Нам явсан богинолийн тэмдэглэл өнөөдөр Солонгост 1 сарын 31 болж байгаа. Сая би 1 сарын сүүлээр 4 шөнө 5 өдөр Вьетнам яваад ирсэн. Миний очсон хот Данон гэдэг далайн ирэг дээр байралтай. Ерөнхийдөө аялал жуулчлалын хот исэн. Бараг хас 10 градусаас нэмэх 20 хэдэн градус руу ороод бараг 100 болсон юм шиг аюу гоё исэн. Будалдаа очиж байгаа байрлуулчаад иргэн тойронтойгоо жоохон танилцаад жижиг сажиг юм авах гэж гараад явж агаад манай бодолтой орох нэлээд олон массажны газар байдгийг олж мэдсэн. Бас нэлээд олон хаягжуулалт солонгосоор бичигдсэн байсан. Солонгосчууд Вьетнам руу сүүлийн үед айгүй их аялал жуулчлал нь хөгжиж байгаас болж байгаа гэж иргэн тойрны хүмүүс тайлбарласан. За тэгээд өнгөрсөн хувцас харуулад унтахаар явж байгаа нэ. Маргааш өглөөнд би босоод цонхон онгойлгосон чинь гэрэлж байгаа хосууд хормын зураг авалтаа хийгээд тэр үед нь яг нар мандчихсан болохоор далайн эргээр нь хүмүүс багтаа. Гэхдээ байгалийн үзмж нэлээд гоё харагдчихсэн юм шиг санагдсан. Тэгээд хүмүүс туулцгаад тайзд бас бичлэгч ирээд аваад ирсэн. Үргэлжлүүлээд би өглөөний цайнд орсон. Аялаар явахдаа ерөнхийдөө өглөөний цайтай бодлын өрөөгөө хамтдаа захиалжуул нэгдүгээр аюулгүй, хоёрдугаарт нэлээд бас санхүүгийн хувьд хэмнэлттэй санагддаг. Тэгээд би бас тэр зарчмаар захиалсан байгаа. Оршин сууж байгаа газар маань болохоор далайтай ойрхон. Тэгээд далайн хоол нэлийн сонголт зайтай байдаг ч гэсэн энэ буудалд нь болохоор орчин олон улсын жуулчид аяг буудаг. Тэгээд хоолны сонголтын хувьд Европ, Аз холсолсон буфет маягийн хоол уруулждаг байсан. Тэгээд одоо ингээ авсан юмнуудаа үзүүлж энд мах будаа тэгээд далайн бүтээгдэхүүн байна. За тэгээд мэдээж дулаан орон болохоор десертний хувьд голцоо жимс, шин жимс ногоонууд тэгээд бейкеринууд айгүй их олон сонголттой байсан. За тэгээд нөгөөд чинь одоо өглөөний цайгаа идэх гэж сууж байгаа нэ. Тэгээд нарны туяа бүрхэг байсан ч нартай байсан ч айгүй гоё харагдчихсэн. Миний өглөөний breakfast view иймэрхүү байна. За ингээд ихний өдөр ерөнхийдөө ингээд тогтсон. Хоолны дараа би кофе авах гээд гарсан. Вьетнам болохоор кофегоороо бас нэлээд алдартай. Coconut coffee би энэ авсан байна. Кофений хувьд ерөнхийдөө энгийн зүгээр instant кофетэй адилхан. Надад сонирхолтой санагдсан юм нь coconut зайрмаг. За ингээ амар том халбатаад одоо гинт brain freeze болно. Тэр өргөжлөлөд энд байдаг нэг ягаан сум аяг алдартай гэдэг энэ дээр ирсэн. Гэхдээ засвартай байсан болохоор ойртож зураг авах боломж байгаагүй. Буцаж би пүүлдээ ирээд ерөнхийдөө тэр өдрийг нэлээд сайхан амраад өнгөрөөсөн байгаа. Нар гэлбаад тэгэхдээ ус нь ерөнхийдөө дулаахан айгу гоё байсан. За тэгээд миний нэг таньдаг найз маань Вьетнамын яг Данон хотод амьдардаг. Тэр намайг орой ирж мотоциклоор авч яваад би яг нэлээд локал иргэн болцсон юм шиг санагдсан. Гэдэг энэ айгу сонирхолтой experience байсан. Тэгээ бид хоёр одоо оройны хоолнд орох гээд явж гин. Тэгингээ бас нэг алдартай гүүрэн дээгүүр нь Dragon Bridge гээд явж гин. Айгу сонирхолтой гоё. За тэгээд надад чөксд бит хоёр нэлээд олон юм яриад хоолоо идээд гэртээ ирцгээсэн. Маргааш өглөөнд би амар импульсив шийдвэр гаргаад Хошимин хот руу явахаар шийдсэн. Явж байгаа шалтгаан нь болохоор би тэнцээ үзмээр байсан 2 дэлгүүр исэн. Тэрийг зорж очсон. За тэгээд Дананаас Хошиминд очиж санагдсан сэтгэл нь гэх юм бол илүү хотжсон. Тэгээд нэлээд хөл хөдлөөнтэй байк бүр тоотомшгүй их. Тэгтээ надад айгүй таалагдсан. Би дараагийн удаа магадгүй Хошиминд хэд хоногийн өнгөрөхөөр очиж магадгүй. Тэгээд байшин завсар ингээл ийм хөөрхөн гарден энэ айгүй сайн төгжүүлцээтэй. Иргэн тойрны бүх юм нэлийн өнгөлөг. Яг нэг хотод ороод ирсэн сэтгэл төрж исэн. Тэгээд хаа явсан газараа аль болох их бичлэг хийчихсэн. Гэхдээ би нэлийн их дэлгүүрсэд тортой уттай авсан байсан болохоор байнга бичлэг хийгээд бас чадаагүй. За дөнгөж онгоцноосоо буучаад нэг юм мэдээд амарч байгаа царай. Сонирхолтой Вьетнамын эслүүд Солонгосоос байсан ч гэсэн эсвэл хот дотор байсан ч гэсэн ямар нэгэн ус уух юм хоол юуч байдаггүй. Тэр нь жоохон хэцүү байсан. За тэгээд ингээд Төг Удамж District 1 гэдэг яг Arian Band дэлгүүрүүд байдаг. Миний зорж хийсэн дэлгүүрийн эхнийх нь El Seoul гэдэг дэлгүүр байгаа. Би эндээс яг даашин цавхыг хүсэж очсон. Тэгээд би Харонгт ихний даашин цан аваад хоёр дахь дэлгүүр Fancy Club руу очсон. Энэ дэлгүүрийн интерьер тэгээд хувцсны одоо дизайн
өөрийн хастыг ингээд зөвлөгөө өгч байгаа байдал ч юм уу бүх юм надад бүр амар таалагдсан. Ерөнхийдөө энэ бас нэлээд алдартай айдолууд эндээс айгүй хувц авч өмсдөг. Blackpink гэх мэтчлэн та нар зөндөө харсан баха. За тэгээ хошимнаас ирчээд баг шууд унтсан. Би нэлээд орой ирсэн. Тэгээд маргааш нь болохоор миний бүтэн байх сүүлийн өдөр байсан. Тэгээд гадуур гараад одоо ажлынхаа хамт олонд ч юм уу dessert тэгээд ямар нэгэн манго гэх мэтчлэн бэлэг туршлагын юмнууд энэ төр цуглуулж яваад тиймгээ бас кафе орчин тойрныхоо хоолны газар энэ төр дээр нэлээд авсан өдрээсэн. Гэхдээ энэ өдөр би бас нэг их бичлэг хийж чадаагүй. Энд цуугаад нөгөө egg coffee гэдэг Вьетнамын нэлээд алдартай тэр кофегийн туршиж үзэхгээ сууж байгаа. Гэхдээ би болсон хойно мэдээж эхлээд ууцсан. Дараа нь тэргээ бичих хэвээр сансан байт юм аа. За тэгээд уул нь ингээд бичлэгэн дээр энэ үед дандаа нөгөө төрсэн сэтгэлийн тэрийг ярьж исэн боловч үнэхээр миний нөгөө микрофон байдаггүй хүний зовлон хоолой маань энэ нэг артлын машин, мотобайк энтрийн хажимд дарагтаад би ерөөсөн тод сонсогдохгүй байгаа болохоор дахиад voice over хийх шийдсэн. Тэгээд энд нөгөө гадаа ингээд сандал зассан кафенууд ч юм уу хоолны газрууд идэв штэ яг нэг гудамжин чирээ сандал тавьсан. Би тиймэрхүү газар суумар санагддаг гэсэн жоохон тухгүй. Гэтэл энэ болохоор яг ингээд ил вивтэй доторх бас засал төвчлөлтний амар гоё тийм кафе байсан. Гудамж руугаа шууд харсан энэ задгаа сандал дээр одоо сууж байгаа ингэж байжгаад би эргүүлээд нөгөө талаа харуулах бах. Эндээс болохоор яг данууны тэр дондор урсдаг маш том гол тэгээд Dragon Bridge энэ төр нь болохоор харагддаг тийм газар байсан. За тэгээд надад тохиолдсон төлөвлөлттэй юмнууд л ярьж ах шүү гэн. Нөхөсний эмик хийсэн байсан тэр маань бас шортон таяад харагдаад байдаг болохоор энийг шалгаж байгаа шүү. Битээ бургааралаараа. За тэгээд эндээсээ үргэлжлүүлээд юу болсон бэ гэхээр энэ нөгөө сүүлийн өдөр гэлсэн баахан юм James ногоо энэ тэрээ авч очоод тэгээд мэдээж ачаа бэлдээд би бүр шөнийн нислэгтэй байсан. Тэгээд үлдсэн цагаа болохоор буудлынхаа спад ороод бие бариулаад ингээд миний нэг өдөр дууссан байгаа. За ерөнхийдөө Вьетнамд аялахад надад айгүй гоё байсан. Магадгүй би дараагийн удаа заавал зорж очих улсад энийг байна байх. Нэгдүгээрс дулаахан, хоёрдугаарт хүмүүс нь айгүй хөөрхөн хандлага харилцаатай. Гуравдугаарт ерөнхийдөө үйлчлэгээний байгууллагууд, хос төвлөрсөн газар, жуулчлалт төвлөрсөн газар англи хэлээр хангалттай ойлголцох боломжтой байсан нь ганцаараа аялж байгаа надад ч гэсэн ерөөсөө аюултай сэтгэл бол төрөөгүй. Тэгээд та бүхнийг бас амралтаа аль нэгэн газар руу өнгөрүүлж байгаа гэдэг сэтгэлтэй байна. За тэгээ эсрэг гудамж маань болохоор ингэж харагдчихээн. Айгуу сон гоё надад нөгөө Солонгост ч юм уу Монгол тиймэрхүү юм харцсангүй хоороодаг болохоор надад эднэр айгуу шинэлэг санагдсан. Анх удаа явж байгаа. За тэгээд явхаасаа өмнө оройны хоолнд орж байгаа үед гаднаа ийм гоё хоёр хөгжимчин ингээд хөгжим тоглоод оройны хоолоо идсэн байгаа. Энэ хоёрын маань аян тэр чигээрээ орчин хаа би энэ дээр артлын саундыг нь устгаагүй. Гэхдээ миний тайлбар зөөлөн сонсогдно гэж найдаж байна. Тэгээд энд болохоор sparkling mango and pineapple like seafood rice би тийм юм авчидсан байгаа. Мэдээж гоё вивтэй хөгжимтэй хамт. За тэгээ буцаж бодолтой очоод тийм юм бэлдээд ингээд ананаасаа хөдлөөд сөүлдээ өглөөнөр мандахтаа уралдаад ирсэн. Баярлалаа.